Hobby Tuning Vlog-ийн ерөнхий спонсор Ашид Бэх. Hobby Tuning Vlog-ийн ерөнхий спонсор Top Gun Drilling. Хей, за сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Влогоор бэлгүүн байна. Hobby Tuning Vlog-ийн маань 32 дахь дугаар та бүхэндээ өрж байна. Тэгээд маш онцлогтой зочныг бас энэхүү влогдоос урин заллаа. Монголын мэрэгжлийн спорт автомашины холбоонд цөөхөн идэхэн эмэгтэй тамирчдаг оролцдог бол түүний нэг Сүги маань оролцож байна. За олноо Сүги тийм ээ. Бүтнээр чи юм билээ? Чинбаатар Эрдэнэсүрэн. Эрдэнэсүрэн. За Эрдэнэсүрэн маань 32 дахь дугаард оролцож та бүхэндээ өөрийнхөө тэмцээн уралдаанд оролцдог гайхалтай SX10 гэдэг машин. Asus IS200. За тэгээд манайхаа ойрд бас Hobby Tuning-ээр уулзсангүй маш олон хүмүүсүүд залуучууд гинэ. Маш олон хүмүүсүүд Hobby Tuning влогтой бас Сүгийг оруулаад өгөөч, Сүгийн контентыг үзмээр байна гэсэн хүсэлтийн дагуу арын сайхан Арангаа хотод бид хэд маань бас ирсэн байна. Тэгээд энэ хард та бүхэн минь харж байгаа маш гоё байгаль, маш гоё уулгаад. За энэ бүхнийг бас та бүхэндээ бас харуулангаа влог бас та бүхэндээ хүргэж байна. Тэгээд Арангаа хот бас гоё хот тий. Өстой гоё хот. За тэгээд Арангаа хотод болохоор бид бүхэн бас өчтөр Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны дэргэдэх раунд 3 гэдэг тэмцээнийг бас маш сайхан амжилттай зохион байгуулад өнөөдөр ер нь бол бид хэд амралтын өдөр тийм үү. Тэгээд бас дүүгээ влогт орооч гэдэг саналыг тавиад өмнө бас тавьсан байсан ахаа машин дэрийг ингэж те гойлгож орё гэсэн. За тэг ямар тач влогт урилгыг маань хүлээн авч оролцож байгаа дүүдээ баярлаа. Баярлаа. За соён сайхан ойрын соён сайхан юу байна? Тэгээд нөгөө хол явж байгаа учраас бас тий яаж машина наашаа авчрах уу гэж тэгэл зөндөөл бэлтгэл хийлээ те. Аа. Би гайхаад идэх хүсвэгээ. Монголд амар олон цөөхөн эмэгтэй тамирчддаг те. За би тэр дундаа яг дүүгийнхээ хувьд болохоор би маш одоо ингэ шаргуу тий айсын тэмцээн, зуны тэмцээн бүх тэмцээнүүд нь алгасгүй ордог учраас би дүүгээ амар гоё дайчин эмэгтэй хүн байна да. Тэр утгаараа ч өнөөдөр энэ олон ирчүүдийн дунд одоо өчтөрийн тэмцээнээс харлаа л да. Раунд 3-ыг ярьж байгаа ш манайхаа. Раунд 3 дээр өчтөрийн тэмцээн дээр харахад маш олон залуучууд фейлдээд, боржуур ч юм уу юу гэдэг те машин дэргээ зөндөө эвдсэн асуудал зөндөө гардаг. Энэ дунд би эмэгтэй хүн ингэж явдгийн байжээ гэж би бас дүүгээ харж илаа. Үнэхээр мундаг. Тэгээд дээрэс нь хэлэхэд манай Сүгийн маань гэр бүлийн хүн өсгөө гэж залууга Монголын мэрэгжлийн спорт автомашин бол Drift King залууга тий. Дрифтийн улсын аваргуулсан дээрэс нь Drift King гэдэг ийм эрхэм үнэтэй цолыг бас авсан. Тэр өмнөх дугаарууд дээр бас өсгөө минь орж ирсэн тий. Сүгэ. Энэ спортод ороход чамайг юу ингэж хөтлөвөө? Ерөнхийдөө бол одоо ер нь бол багасаа бол техникт бол сонирхолтой байсан. Тэгэл нөгөө томрох тусам одоо манай дрифт ингээ хөгжчөөс ер нь бол дөнгөж эхлэхээс нь ахуулаад UG Palace, Woodlaw-даг, Skyresort тийчээ ер нь бол би явал үздэг л байсан. Тэгээ сонирхлынхаа дагуу ингээл найз залуутай болоод ингээ одоо манай нөхөр маань болсон тий. Энэ нөхрөө ингээл үзэж дэмжиж явж хаад өөрөө ингээ бас одоо нэг оролдоод үзэгээл. Тэгэл анхны тэмцээндээ ороод тэгэл ингээл нэг мэдсэн чинь ингээд тууштай ингээл тасралтгүй яваад идэг ингээл тамирчин болсон байна. Ерөнхийдөө бол хэд оноос хойш ерөнхийдөө яг энэ спортоор орж ирсэн? Одоо 2023 оноос. 23 оноос. Тий, одоо ингээд ер нь 2 жил гарan 3 дахь жил руугаа ороо явчихна. 3 дахь жилдээ. 3 жил дрифтийн тэмцээнд орж байгаа эмэгтэй тамирчин ямар байдаг вэ гэдгийг та бүхэн манаас миний өмнөх влогуудаас бас үзсэн баг, харсан баг. Тэгээ дээрэс нь яг энэ спорт руу хөтлөөд хүсээд ингэ явж байгаа маш олон эмэгтэйчүүд байх тий. Тэрэн дээр би бол дүүгээ амар гоё мотивац өгдөг байх гэж боддог. Маш олон эмэгтэй тамирчид бас төрөн гараасаа гэж боддог тий. Японч гэсэн бас ялгаа байхгүй маш олон эмэгтэй тамирчид байдаг. Сая ч гэсэн бас ингээд олон эмэгтэй тамирчид ирээл ан манг үзэж илэн ш л тий.
Тэр донд өчтөрийн ингээд тэмцээн дээрээс харж байгаад манай дүү чинь бас амар олон фэнтэй ингээд Харин манай Аранга хотын одоо үзэж байгаа залуус маань хүмүүс маань ер нь айгүй тийм эмоцтой айгүй гоё хүмүүс идэм билээ. Ер нь айгүй нээлттэй. Тэгэл хэвээр дэмжиж ийн яаж ийн ингээд амар гоё урмын хөвгтэй. Тэгээ дэмжиж байгаа нь ингээд амар эмоцтой айгүй гоё хүмүүс байсан. За жил болвол бас гоё л энэ тий. зүйл гоё болох байх. Тийм. За сүгийн маань ягаад яг энэ одоо за зүгээр шууд олон түмний мэддгээр нь Альтизаг хэлчихэ л да тий. Альтиза маркийн кузовыг сонгоод энэ дээр прожект хийгээд энэ жилийн үед болохоор би ягаад дүүгийнхэн машиныг онцолж оруулж байгаа гэхээр маш олон залуучууд энэ жилийн үед айгүй олон гой прожектууд гарч ирсэн тий. А тэр дунд бас сүгийн маань бас машинаас айгүй гой болгож гарч ирсэн учраас дүүдээ өмнө санал тавьжсэн. Тэгээд юу гсэн бэ гэхээр ахаа би машина амар гоё болгож орё гэдгсэн. Тэгээд үнэхээр гоё болцсон байгаа учраас дүүгээ бас уран залаад энэ хөвлөгт. Тэгээд хамгийн гол нь энэ ард харагдж байгаа уул хаад байгаль миний влогууд за Косма байгаа. Манай нөө Японд дээд дүү байгаа шүү дээ. Космагийн влог гадаа. Дээрэс нь манай санчир биш үү? Санчирын маань влог бас гадаа нэг тэр утгаараа гадаа айгуу гоё влог айгуу гоё бүтдэг. Тэр утгаараас дүү амар гоё ийм орчинд би өчтөр бодсон баг. За яг энд л сүгийг оруулах ёстой байна да гэдгсэн. Яалчгүй дүү маань ч гэсэн бас миний саналыг гоё хүлээн зөвшөөрөөд хоёлаа маргааш 12 цагт уулзаад влог бай шүү гэдгсэн. 12 цагт ирсэн. Баярлалаа дүүдөөс. Баярлалаа. За түрүүний асуултан дээр ирээд орё. Яагаад Альтиза гэдэг маркийн кузовыг сонгосон? Би одоо ингээд нөгөө одоо жолооны үндэвлэгээ авчаад тэгээд техник машин маань ерөөсөө нөгөө Yamaha 3SG 20 механик тийм хөнгөтэй Альтиза байсан байхгүй юу? 6 араат. Тийм 6 араатай яг зөв. Тэгээд тийм машиныг сонгоод тэгээд өвөл мөвөл бас зүгээр алчихна гэж. Тэгж жаад ингээд механик машин барих одоо чадвараас сайжруулад тэгээ бас ингээд дрифт ингээд жоохон сонирхдаг болохоорс өвөл мөвөл ингээд бас жоохон суралцаал явдаг байсан. Тэгээд дараа нь бас нэг хэсэг завсарлаж агаад зүгээр энгийн машин унжаагаад тэгээд анхныхаа виг авч байсан. Чезер 154. Цаг өнгөтэйсэн л үү тий. Тийм чезер аваад тэгээд санаандгүй байдлаар өсгөө бит хоёр явж агаад яг юм миний анхны машин шиг хөвөнгөтэй. Lexus IS 200 гараад ирсэн байхгүй. Тэгээд бит хоёр одоо зүгээр сайхан цэвэрхэн уны одоо яг санчрах одоо машин шишээ ингээд цэвэрхэн унлагандаа уны гэж бодож агаад тэгээд гараж хайдыг дагаж 63 ороод нэг найз зурж үзэл ерөөсөө би энэгээр дрифтлээ гэж бодоод тэгээ энэ машиныг сонгосон баг. Зарим хүмүүсийн одоо яг дрифт спортод байгаа зарим хүмүүс ингэдэг байхгүй юу? Альтиза одоо IS 200 гэж штэ. Дрифт гэж жоохон хэцүү машин. Хэцүү богинохон одоо нөө тэнхлэг хоорондын зай ойрхон гэдэг ч юм уу тий. Жоохон хэцүү гэдэг үсэн. Тэгсэн чинь тэр олон мундаг тамирчдын хэцүү гэжсэн машиныг энэ эмхтэй хүн easy болгоцсон гэж байгаа байхгүй тий. Харин тийм шилжилт хийгээд хэцүү, шилжилт нь хурдан. Гэт ер нь дрифт гээд хамгийн хэцүү машин гэдэг юм лээ. Тэгээ би болохоор ер нь бол тасчиж тэгтээ бас нэг зарим үед бол алдаа гаргана. Тийм. Тэгээ наа одоо кузоваа солих уу, яах уу гэлдэг. Би бол солихгүй энэ машинтайгаа нэг эцсийн үзнээл яваад байгаа тийм. Ханд ч бас өвөл маркер л 100 жил ордог шүү дээ. Креста ордог тий. Тэгээд өвлийн тэмцээнд орох, зуны тэмцээнд орох хоёр бол мэдээж шал өөр шүү дээ. Өвлийн тэмцээн бол ялангуяа контрол маш их шаарддаг тэмцээлээ. Тэгэнгүүт чи өвөл креста барьж ин зун Альтиза барьж ин энэ хоёрын хооронд чамд мэдрэгдэж байгаа мэдрэмж нь ямар вэ? Мэдрэмж нь болохоор өвлийн тэмцээнүүд бол ерөнхийдөө мөсөн дээр контрол их шаарддаг ч гэсэн явалт нь юм удаан санагддаг. Тийм болохоор ингээд бодлоготой ингээд тэмцээндээ оролцдог гэсэн. Зуны тэмцээнд бол урд нь их тий илүү ур чадвар шаарддаг юм шиг санагдсан. За тэгээ бид хоёр яагаад зонтог өрөө суудаг бол гадаа маш халуун байна. Нар дээрээ шарж байгаа учраас зонтог өрцөн шүү. Үзэгчд манаас ойлгоод энэ маяг ямар муухай ямтай хоёр гарвэ гэж бодож ш магадгүй үгүй шүү. Амар нартай байна. Ялангуяа аранга нараа шарж байна. Тэгээд
сая өчтөрийн хувьд гэх юм бол өчтөр гэдэг нь манайха 25 шүү. 25-нд Архангай хотод анх удаа тий Монголын мэрэгжлийн спорт автомашины холбоо бүх баг бүрэлдэхүүнтэйгээ бүх клубүүд бүх тамирчидтайгаа хамт ирээд Архангай хотоос маш гоё дрифтийн шоуг зохион байгуулад өндөрлсөн. За өнөөдөр бол 26-ны өдөр юу вэ гэхээр бас бид нар бол ерөөхдөө одоо юу гэдэг лээ? Дайшиг гэх юм уу те? Дрифтийн хэмжээнд нэг наадам хийж байгаа гэдгээр өнөөдөр бас наадамтай өндөр байгаа. Тэгээд наадмаасаа өмнө дүүгээс влогтоос те. За тэгээд сүүгийн маань машин IS 200 гээд та бүхэн маань баг надаар хэлдэггүй маш сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ хүү машиныг тун удахгүй битээр энэ жилийн хувьд ч юм уу те түрүү жил анханасаа яг энэ машинд юу хийсэн бэ гэдгийг хэдүүлээ хамтдаа үзэж харж танилцах болно. За нэг үгүй бол энэ машин яг одоогийн бүтсэн мөнгөөр тооцох юм бол хэдэн төгрөг болсон бэ гэдгийг хэдүүлээ бас хамтдаа магадгүй сонсож магадгүй тий. Гэхдээ хүмүүс аяг хнуусдаг байхгүй юу? Яах юм бэ? Би хэлмээргүй байна гэдэг ч юм уу тий. Энэ дээр мөнгнөөс илүү маш их цаг хугацаа, сэтгэл зүрх зарцуулагдсан байдаг учраас хүмүүс яг энэ дээр нэг тийм үнэлгээ ярихыг нэг хүсдэг. Монгол хамгийн үнэтэй дрифт машин бол одоо 300-400 сая төгрөгийн дрифт машин хөтөл байдаг. Тэгэхээр хэдүүлээ тун удахгүй сүүгийн маань өөрийнх нь машинд юу хийсэн бэ гэдэг тун удахгүй бас та бүхэндээ танилцуулах болгоно. За миний дараагийн асуулт. Анх бол ерөөсөө ингээд дрифтэд ороход нэг жоохон охин л орж илээ шүү дээ. Спорт машин сонирхол тий. Ингээд гэр бүлтэй болчлоо. Үр хөвгттэй болчлоо. Тэнгөт яг энэ гэр бүлдээ цаг цаваа зарцуулмаар байдаг, дрифттэй цаг зарцуулмаар байдаг. Энэ бүгдийг яаж зохион байгуулдаг юм? Тэгэл хүсээгүй л тэгэл болгоол явдсан шүү дээ. Тэгээд нөгөө хамгийн гол нь одоо өсгөөч сонирхож байна, би ч сонирхож байна. Тэгээ манай хүү бас айгүй сонирхолтой байхгүй юу? Тийм болохоор ингээд нэг ингээд айгүй ойлгоо явцдаг. Жишээ нь одоо ингээд бит хоёр ингээд жишээ нь арангаад ингээд хоёулахнаа ирсэн байна те. Тэгээд ард маань ингээд хүү маань ингээд ойлгоод үгүй мэтагаа үлдсэн байна. Гэх мэт одоо би бинийгаа айгүй ойлгодог болохоор аав ээжийнх нь дийлхий захт нь хоёулангийнх нь маш гэдэг. Тийм. Тэгээд өөрөө бас ингээд ер нь дрифтд айгүй сонирхолтой. Тэгээ бас нөгөө дрифтийн ингээ хүүхдийн нөгөө арсын унж тоглодог болохоор ер нь тэгэл аав ээж байгаа. За аав ээж нь ийм биш үү, тийм биш үү. Одоо ийш Эрдэнэт явж шүү, дарахаа явж шүү гэнгүүт. Тэгээ айгүй сайн ойлгож үлддэг. Манай сүүгийн ах нь бас хуучин бас дрифт спортод байсан шүү дээ тий. Ороод гарсан да манай. Ороод гарсан тий. Хальт ороод гарсан. Бас хоббитой мэдээж ерөөхдөө ингээд ах нь байна, нөхөр нь байна, бүгдөө ингээд гэр бүлэрээ автын хоббитой, машин дэргэний хоббитой учраас энэ хүн өнөөдрийн хөдөл энэ цаг хугацаанд хамтдаа байгаа шүү. Яг энэ дрифтийн спорт. Тэрнээс бол шантраад гарахаар зүйл зөндөөстэй. Зөндөө байна. Одоо нэг газраа. Сүүгийн ард боочихоо. Нэг нь авчихоо. Одохгүй одоо хоргоо хийж идэнэ. За яригийн тас дүүшлээрээ. Аха. Юу асууж илаа? Ерөөсөө нөхөр ах гэд бүгд байгаа учраас тийм ах маань болохоор юу яасан л да. Ерөнхийдөө механик машин ингээд багт маань ингээд зөөр ах маань болохоор механик машин одоо яаж хөдлөх үү яах вэ ингээд анх ингээд механик машин барихад ер нь бол зааж зөвлөжсэн. Тэгээ одоо бол айгүй сайн дэмжин штэ манайх ч бол уйлаал тэгэл захын мушгаал тэгэл сайн хөвж ивэл бол манайх нэрээс өмнө Facebook, story, зураг мураг бүгдэндээ ороод амар дэмждэг шнэ манайх. Аав ээж хоёр бүгд гэр бүлийнх маань ер нь хоёрыг аягүй сайн дэмждэг. За эмэгтэй хүн ялангуяа яг энэ дрифт спортод чиний хувьд одоо ингээд шантарч ирсэн зүйл байгаа юу? Бага. Одоо бид нар чи одоо нэгдүгээр үеийн одоо 2 гараатай шүү дээ. Тэгээд яг нэг алдаан дээрээ дахиж алдаад 2 гараа хоёулын нойлж мойллал ороод ирэхэд бас зөндөөл нүлмэстэй зөндөөл ингээл гомдсон шантарсан за би боллоо гэж гардаг шүү дээ. Тэгэл дараагийн тэмцээнд хөнгүүт нь за бэлтгэлтэй гарыг л хүрээд ирдэг шүү. Чи яг энэ спортоос яг энэ дрифтлж байгаа яг энэ ертөнцөөс ямар кэпиг мэдэрдэг вэ? Ер нь тэгэл одоо зам дээр ингээд одоо өгөгдсөн замаа ингээд
яг бүрэн ингээд дуусгаад ирэх тэнцэнээс бол айгүй кайф мэдэртэй. Тэгэл яг финишигээл ороод ирэхээр ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд за би гайгүй явлаа да гэж бодонгууд бүр ирэхгүй нэмсгэл тодорхойл. Тэгэл тэр болгоноос л ер нь кайф мэдэрдэг те. Ер нь бол яг энэ спортод маш олон залуучууд байгаа тий. Тэр дундаа ялангуяа ганц эмэгтэй тэмэрч байгаа шүү дээ. Ганц биш ээ. Ер нь бол одоо 2 3 эмэгтэй тэмэрчд байгаа. Сүүлд манай анармаа дүү маань нэмэгдсэн байна. Өшөөж. За манай Азаа байна. Тий. Фортунагийн Азаа байна. Випигийн Үлцэмаа дүү. Үлцэмаа гэдэг дүү байгаа. Тэгээ одоо сая нөгөө хайпер тимийн нэг охин нэмэгдчихсэн тий. Тэгэхээр ерөнхийдөө ингээд эмэгтэй тамирчид нэмэгдэхэр чамд амар гоё ээлтэй дүү. Тий, ер нь бол эмэгтэй тамирчид бас илүү одоо тавлтгүй тий 10 түүнээс илүү одоо нэмэгдээсэй л гэж боддог. Тий, одоо ер нь бол ингээд одоо надад ирж байгаа сэтгэл одоо тий асууж байгаа юмнуудаас бол эмэгтэйчүүд аягүй их байдаг. Тэгээд одоо хаанаас эхлэх вэ, юунаас эхлэх вэ гэж тэр болгонд ингээд хариулаад явдаг. Сонирхож байгаа охтод бол маш их. Тэгээд одоо дараа жил тэрний дараа жил гэхгүй нэгээр нэмэгдээд байх хаа. Ер нь гэнэ манайхаас сонсч нөө хөдөө байгаа шүү. Битэр хөдөө байгаа шүү. Одоо битэр нэг 10 ямаа боочоо энэгээр одоо ингэж хажууд өөрсдөө ирээ зогссон байна. Арангад бас ирээд ингээд контент хийж байгаагийн хувьд миний хувьд ч бас маш таатай байна. Тэгээд дээрээс нь дүүгээ бас яг энэ гоё арын сайхан арангаад хамтдаа влог хийж байгаадаа миний хувьд амар гоё яаж жаргалтай байна. Ахад нэг асууч дүүн. Ахна. Дүүн асууч. Одоо нэг энэ бүхний ард байдаг баг гэж зүйл байгаа шүү дээ. Мэдээж. Тэр надад ирэж үү? Тэгээд хөө. Мэдээч одоо баг хамт олонгүй бол би бол үдий зэрэгтэй байхгүй. Тэгээ миний ард бол нэг дрифт тимийн баг хамт ол маань байгаа, нэргүй инженер маань байгаа, гаражийн маань GZX авто гаражийн ган тулгын найз маань байгаа. Тэгэл өөр надад ингээл тусал дэмжиж байгаа маш олон ах дүүнэр байгаа. Тэднэргүй бол би одоо үдий зэрэгтэй байхгүй. Тэгээд арын алтныхандаа бүгдэнд нь маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээрээ. За маань сүүгийн ер нь бол би ингээ хардаг байхгүй. Би сүүгийн байсан. Би тэгтээ сүүгээд бид нар өвлийн тэмцээнд ороод ахнаас ингээ айс 4 тэмцээнд орсон шүү дээ тий. Тэгтээ бас яах вэ? Бас үзээтэй. Тэгээд би дүүгээрээ тоглодог. Дүүрээч би нөө манай шүүгчнэр байсан од санчир өөрийн хэмжээлээ. Тэгээд шүүгчнэртэй би хандаад. Яа би зүгээр сүүгийн шиг л дрифтэлдэг болчихмоор байна гэдээ би тоглоод өгөхгүй. Тэгсэн чи сүүг шиг бэлтгэлэхгүй юм чинь нөгөө дэл чинь. За тэгээд хэдүүлээ. Манай сүүгийнхаа AS 200 маркийн за одоо ерөнхийдөө олон танигдсан нэрээр хүмүүс хараад энэ Altiza байна гэж хардаг тий. AS 200 гэдэг маань бол ерөнхийдөө Lexus-ыг хэлж байгаа тий. Toyota бол Altiza-гаар явж байгаа тий. Тэгэхээр Lexus AS 200-тай хэдүүлээ хамтдаа танилцъя. Энэ машинд юу хийсэн бэ гэдгийг хэдүүлээ хамтдаа харцгаая. Сүүгийн маань тэрийг бас өөрөө яг энэ прожектор ингээд ажилласан учраас маш сайхан дэлгэрэнгүй та бүхэндээ танилцуулж ярьж өгөх байхаа гэж найдаж байна. Тэгээд дээрэс нь маш олон эмэгтэй тамирчид бий болоосой гэж одоо энэ сүүгийн битэр хүсэж байна. Тэгээд энэ олон хүмүүст бас аюу гай мотивац өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд бүгд хамтдаа машинтаа танилцъя.
сайн байна уу? Одоо миний дрифтт унжаага одоо Lexus IS 200 машинтай танилцъя. Гаднаа болохоор миний болохоор Elixir брендийн одоо дөрвөн тал бодитой байгаа. Тэгээ white kit. Тэгээд энэ боди баг Монголд нэг ширхэг байгаа хаа. Тэгээд Kenda 17-тай дугуй би дандаа урдаа тавьдаг. Тэгээ Valinoгийн нарийн шилбэтэй буттай. Тэгээ хойно болохоор дандаа 18-тай дугуйгаар дрифтэлдэг байгаа. Тэгээд дугуйгаа болохоор өөртөө тохируулаад өөрөө захиад авчдаг байгаа. Тэгээд forged carbon капоттай. Тэгээ ганадор тойлтой. Тэгээ энэ жил болохоор жоохон эмгтээлэг талаа тодруулахын тулд одоо ягаан өнгөөр бүтэн машинаа хуулгацсан байгаа. Тэгээд айгуу тийм гэлтгэр гоё өнгө сонгосон байгаа. Тэгээ хэдүүлээ одоо миний машины капотын талбартай танилцгаая. 23 онд болохоор ер нь сток 1 GZ зүгээр энгийн одоо машинаар дрифтэлдэг байсан бол одоо 25 онд одоо машинаа илүү сайжруулахыг хүссэн. Тэгээд ерөнхийдөө миний машины одоо компьютер тохиргоог болохоор Ринчаах маань хийж өгдөг. Тэгээд явах үедээ ингээ одоо бусад зүйлийг маань болохоор нэргүй инженер ах маань хийж өгдөг байгаа. Тэгээд энэ жил болохоор машиндаа болохоор HKS-ийн одоо GT3 турбог тавьсан байгаа. Тэгээд үүнийгээ дагаад одоо 1 GZ моторн дээрээ Audi R8-ын катушек тэгээ clean injection-ы одоо үнэхтэй форсунг гэх мэт одоо дагалдаад одоо байж болох одоо сайжруулах бүх зүйлийг сайжруулсан байгаа. Тэгээд одоо хөргөлтийн системийн хувьд болохоор Tamiya болон GR-ийн одоо интеркулерыг тавьсан байна. Тэгээд ерөнхийдөө болохоор Hikku Master-тай тэгээ компьютерийн маань Ринчаах тохиргоог нь хийж өгдөг байгаа. За ингээд бүгдээрээ миний машин доторхтой танилцгаая. Энэ дэлгэцэн дээр ерөөсөө одоо миний одоо Hikku Master-ийн одоо машины мэдээллийн маань бүх одоо юм гарч байгаа хамгийн чухал хэрэгсэл маань байгаа. Тэгээд одоо өрөөлийн хувьд болохоор Nardi-гийн өрөөлийг хэрэгэлдэг. Энэ маань болохоор нөгөө барихад айгүй эвтэйхэн, нарийнхан санагддаг. Тийм болохоор айгүй тухтай байдаг. Тэгээд карданы хувьд болохоор шихэн карда хэрэглээг байгаа. Тэгээд аль болох нөгөө өөрийнх нь тороосон карданыг өөртөө хөнгөвчлөхийн тулд ингээд хийсэн байгаа. Тэгээд шинэ кардан болохоор би дийлэхгүй байгаа. Гэхдээ ер нь хийн гэсэн бодолтой байгаа. Тэгээд машин маань болохоор бүтэн одоо каркацтай байгаа. Тэгээд үүнийгээ бас эмгтээлэг байлгахын тулд ягаан өнгөөр будсан байгаа. Тэгээд суудлын хувьд болохоор Bright брендийн суудлыг авсан. Тэгээд энэ маань болохоор яг нөгөө бага сайз нь яг ингээд надад ингээд хөдөлгөөнгөө бариад таардаг. Хамгийн жижиг сайз нь байгаа. Тэгээд дрифтлэхэд маш эвтэйхэн ингээд хоёр тишээ холбонохгүй байдаг. Тэгээд хамаалтын 4 цагийн бүсний хувьд болохоор Recaro брендийн ягаан бүстэй байгаа. За ерөнхийдөө болохоор миний машины хойд талд ерөөсөө суудал байхгүй. Тэгээ ерөнхийдөө ийм хүндээ байгаа. Гэхдээ би ерөөсөө одоо дрифтийн машин гээд одоо машиныхаа салааныг бол ингээд бүрэн аваагүй. Аль болох цэвэрхэн өөрийнх нь одоо ийм шаргал ийм арьсан салаантай ингээд цэвэрхэн ингээд байлгая гэж бодсон байгаа. Урд мурд бүх хэсэг нь одоо ингээд цэвэрхэн салаанаараа байгаа. Зөвхөн хойдлын хэсгийг хөнгөвчлөөд ингээд хүндээж өгсөн байгаа. За манайхаа хэдүүлээ Сүги Монголд байдаг цөөхөн эмэгтэй тамирчдынхаа нэг Сүгийнхэн IS 200 маркийн машиныг бас та бүхэндээ Сүги маань энэ жилийн хувьд юу хийсэн бэ гэдэг бас та бүхэндээ дэлгэрэнгүй сайхан танилцууллаа. Тэгээд урилгыг хүлээн авч бас ахын контент бас оролцсон дүүдээ маш их баярлалаа. Тэгээд маш олон тэмцээнүүд араас ч юм байгаа. Тэр бүх тэмцээндээ бас гоё амжилттай оролцоосоо гэж дүүдээ гоё хүсэн өрөөж байна. Тэгээд би бол ерөөхдөө Сүгийг бол амар биширдэг байхгүй. Эмэгтэй хүнийхээ хувьд маш олон ирчүүд өчтөр зөндөө фейлжсэн те. Тэгэхэд эмэгтэй хүнийхээ хувьд маш зоригтойгоор тэр зам дээр маш өндөр хурдтайгаар ингэж дэрвэлж байгааг нь харах миний хувьд бас маш гоё бархууштай байлаа. Тэгээд ахын контентэнд бас оролцсонд баярлалаа. Тэгээд маш олон хүмүүс Сүгийг контентэнд оруулаад өгөөч. Машинтай танилцъя. Сүгийг чи юм бэ? Хобби түнэг влог маань ерөөхдөө тамирчин талаас нь ярилцдаг. Хобби түнэг гаражт маань болохоор инженер талаас нь ярилцдаг ийм контентуудыг
сурал сурлаараас та бүхэндээ хүргэж байгаадаа миний удаас маш баяртай байна. Тэгээд дүүдээ дахин баярлалаа. Тэгээд арын сайхан ар хангаад бит хоёр ийм сайхан контент хийж байгаадаа nice байна. Тэгээд энэ ард бас ийм сайхан уул хангаа. За дүүгийн хувьд машин танилцсан ямар байна? Машина ерөнхийдөө бол товч бөгөөд тодорхой танилцууллаа гэж бодож байна. Тэгээ блогтой урьж оролцуулсан ахта баярлаа. Тэгээд өмнөх нэлээд уг нь блогт орох боломжтой байсан. Тэгээ яг машины ингээд боломжгүй юу таагаадсан. Тэгээд энэ удаа ингээд бүр араа ангаад ирсэн. Ингээд машинаа танилцуулж байгаадаа маш сэтгэл өндөр байна. Би сүүгээд нэг биш удаа санал тавьсан те. Ахын контент орооч гээд байж би машиндаа юм хийж гинэ удахгүй гэж тэгжсэн. Тэгээд яалчгүй юм хийцэн тэгээд контент маань оролцсон. За тэгээд энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Хобби тоног влог маань 32 дахь дугаарт оролцсон дүүдээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хэдүүл хамтдаа уулзцаая. Баяр таа.